Гэр бүлийн сайн мэдээний төлөө. Содом Гомора хот сүйрэхээс өмнө Бурхан Лотод нэгүслээ нэмжээ. Лотоор тусалгүй Лотын бүх гэр бүлийнхнээ ч аврахыг Бурхан зөвшөөрсөн юм. Тэр үед Бурхан Тэнгэр элчээр дамжуулан ийхүү айлтлаа. Энэ таныхаас өөр хэн байна? Хүргэн хөөгүүд охид гээд энэ хотод байгаа өөрийн гэсэн хинэгч болов энэ газраас гадагш гарга. Бид энэ газрыг устгана гэж. Эндээс онцгойлон харах зүйл нь өөрийн гэсэн хинэгч болов энэ газраас гадагш гарга гэсэн энэ үг юм. Зүгээр л хэл гэсэн биш, гадагш татан гарга гэж байна. Энэ нь тэдгэр хүмүүсийг хотоос гарч чадхаар тэдэнд хүчээр шаардаж тусал гэсэн үг юм. Энэ нь л гэр бүлд сайн мэдээг тарах арга билээ. Зүгээр л энэ сайн мэдээг хэлийл гэвэл тэд огтхонч хөдлөхгүй. Гэвч хайр болон сайн үйлсийг үзүүлэн идэвхтэйгээр тулган зөвлөж байж болох бүх арга хэрэглэн тараах үедээ л тэднийг татан гаргаж чадна. Магад одоо ч гэсэн хайртай гэр бүлдээ сайн мэдээг тараах үед үгээрээ л сайн мэдээг хэлж байна уу? Одооноос хүчтэйгээр татан гаргаж чадах аргыг мэдэж энэ мэдээг дамжуулъя. Тэд хариулан үйлдэж чадхаар тасралтгүй туслах хэрэгтэй. Сод усах пастрын Тунган Бодолтоос.